Өмнө аймгийн Мандлуу сумын Баян Шуугийн малчин Ганбаатарын шинэ гарав. Гэргийн инкватор ариунтя өөрийн ботгон дэмэтэй ирж оролцож байна. Би одоо үндсэндээ 2 жил орж байна. Энэ жил бол энэ жилд одоо 4 дахь наадамд оролцоод явж байна. Тий. Энэ манай 2 тэмээ бол энэ миний тэмээ 19 настай тэмээ, энэ 12 настай тэмээ. За энэ ханы эцэг хүрээ үйлдвэрийн манай ботгон тэмээ байгаа. Тий одоо эсгийн урлалаар л эсгийгээр л ерөнхийдөө юу тэмээгээ гойсон. За ногт юу бурантагнууд бол яг тэмээнийхээ ноосоор ийсэн тийм байгаа. Тэмээ чинь их өрөвчтэйгээд маш дөлгөөх амьтаа ер нь. Тэгэл одоо нөгөө тэмээн дээрээс наран ойрхон ингээд яалтангуул одоо ингээд наадман болж байгаа. Тэгэл Тэмээний идэл хэрэглээ бол гэр бүлээрээ ингээд хийсэн. Бүгдээ нь бол гараар хийсэн байгаа. За тэгээд энэ манай богцон дотор бол янз янзын л байгаа. Эмийн сан байна, хэтөвч байна, домп байна, идэ будаа ер нь төрөл төрлийн хэрэгтэй бүх юм л байгаа. Хүмүүсийг ер нь юу гэх юм бол тэгээ цаашаа буйл бурантаг ногт тэгэл одоо өөг байна, тохон байна. Тэгэл одоо энэ цааталд бол тавхайлтсан ингээд тавхайлтсан. Тэмээний тавхаа гэж лээ. Тавхайлтсан ба. Энэ оюмлдээс ихгүй юу? Тавхаа нь бол яг тэмээний ноосоор хийсэн л юм. Одоо өөрийнх нь ноосоор хийгээл дээш ичгсэн байгаа. Бас нэг үеийн бодвол ер нь тэмээтэй харьцах, тэмээ соёл ер нь их гоё дэлгэрч байгаа. Нэг үе бол ер нь баг тасрах маягтай болж байсан шүү дээ. Тэгээ одоо бол эргээд бас тэгтээ яг тэмээг хөгжүүлж байгаа маш цөөхөн байгаа. Яг тэр судал ингээл хөгжүүлээд яваад байгаа болохоос яг нэмэгдэж байгаа тийм юм бол байхгүй. Тэгээд тэмээн дээрээс нараа орох өвлийнх наадамда одоо бүхэл одоо аймаг тэмээтэй бүх аймагудаас ирж оролцож байгаа бүхэнд одоо баяр наадмын мэд дэвшүүлээ тэмцээнд намжилт хүсье да.